Тэгэхэд өнөөдөр хүн болгоны гар утсан дээр ChatGPT байгаа. Суулгах боломжтой. Тэгээ бүгдээрээ өөрсдийнхөө юм хувийн багштайгаа халаасан дотор явж байна. Өнөөдөр интернетийг хэрэглэж чадчихсан хүмүүс сүүлийн 20-30 жилийн дотор илүү их мэдээлэлтэй ойр байсан бол өнөөдөр ChatGPT болон AI-ыг ашиглаж байгаа хүмүүс илүү ойр мэдээлэлтэй илүү онц сурдаг ч юм уу тийм нөхцөл байдал руу. Сайн байцгаана хүндэт үзэгчдээ Tech Forum подкастын шинэ дугаар та бүхэнд хүрч байна. Энэ удаагийн дугаарт бид өнгөрсөн 7 хоногт технологийн салбарт болж өнгөрсөн 3 том онцлог үйл явдал, арга хэмжээний талаар ярилцсан 1 сар завсарласны эцэг шинэ дугаараар та бүхэнд дээргээд уулзж байна. За энэ удаагийн дугаарыг мэдээж надад хамт Амка хөтлөө явуулах болно. Өдрийн мэндийг хүргэе. За өдрийн мэнд хүргэе. Тэгэхээр 1-7 хоногийн дотор технологийн салбарт 3 том арга хэмжээ боллоо. Бид энэ талаар бас ярилцсан. Хамгийн сүүлд болсон арга хэмжээ буюу Google I/O-ийн талаар ярилцсан. За дараа нь OpenAI компани шинэ арга хэмжээний талаар за мөн Apple-ийн ээлжид бүтээгдэхүүн танилцуулах арга хэмжээ болсон Letterless нэрийн дор. За энэ удаад бол өөрсдийнхөө iPad-ийнхаа шинэ загваруудыг бол танилцуулсан. Эдгээр зүйлсийн талаар ярилцгаолно. За Google-ийн хувьд өнгөрсөн шөнө 1 цагаас эхлээд ерөнхийдөө 2 цаг бараг тасралтгүй яг үндсэн илтгэлийн арга хэмжээ бол зохион байгуулагдсан байна. Арга хэмжээний хувьд хамгийн эхлээд сэтгэлээ олцооч ер нь хүлээлтэд хүрч чадав уу? Хүлээлтээс доогоор исэн. Яг энэ I/O юун дээр ер нь бол яг софтвер буюу яг техник хангамжийн талаар ярьдаг. Энэ удаа бол тэгэл тэр талаараа ярьсан. Хамгийн онцлог нэг юм нь Dan Gemini AI-г ярьсан байна. Тэгэхээр Google компани бас яалтчгүй өөрсдийнх нь хамгийн том амбицтай байгаа хэмэл оюуны төсөл бол Gemini AI байгаа. Тэгээ өөрсдийнхөө Bard-ыг бас нэрийг нь солиод бас Gemini гэдэг нэртэйгээр бас нэг нэрийн дор, нэг төслийн дор бол цаашдаа үйл ажиллагаагаа явуулахар болсон. За энэ удаагийн арга хэмжээний хувьд бол онцлог зүйлсүүдийн нэг нь бүх газарт хэмэл оюуны функцүүдийг нэвтрүүлж байгаа Google-ийн бүх экосистемд хэмэл оюун орж ирж байгаа гэдгээр бол онцлогтой байсан. За мөн Google бас томоохон технологийн компаниуд дундаасаа бас өөрсдийнхөө экосистемдээ анх удаа хэмэл оюунд функцүүдийг нэвтрүүлж чадсан гэдгээрээ бас онцлог байсан тий. Хайлтын системдээ бас Bard-ыг GPT танилцуулагдсанаас хойш 2-3 сарын дотор оруулж ирсэн гэдэг ч юм уу. Microsoft-аас бас нэг алхмын өмнө явж байсан бол за энэ удаад хэд хэдэн бас сонирхолтой зүйлсийг танилцуулсан. Хамгийн ихнийх нь анх удаа Google-ийн хэмэл оюуны судалгааны лаборатори гэж байдаг. Энэ DeepMind гэдэг нэртэй DeepMind-ийн хамтран үүсгэн байгуулагч болон гүйцэтгэх захирал Demis Hassabis гэдэг ирхэм анх удаа Google I/O-ийн үндсэн тайзан дээр гарч ирж өөрсдийнхөө судалгаа хөгжүүлэлтэд танилцуулсан. Тэгээд хамгийн том танилцуулсан юм болохоор Gemini Flash, Gemini 1.5 Flash гэдэг шинэ AI модель нэгаа. Тэгээд яг энгийн яг өмнөх Gemini-г бодвол 2 дахин хурдан гэсэн яг гол юм тийм бил. Одоо технологийн компаниудыг харж байхад өмнө нь илүү том, илүү олон өгөгдөл параметрыг багтаасан хэмэл оюуны модулуудыг хийхийг эрмэлздэг байсан бол ерөнхийдөө одоо тэр бол нэг төвшөнд ирээд хангалттай гэж үзэж байгаа шиг байна. Одоо харин эсэргээр илүү хурдан яг ийм on device буюу яг ийм гар утсан дээр ажилладаг ч юм уу эсвэл компьютерийнх нь өөрсдийнх нь төхөөрөмжөөр ажиллаж чаддаг, илүү хурдан харилцаж чаддаг. Тиймэрхүү хэмэл оюуны хөгжүүлэх тал руугаа орж байгаа нь за бас Google-ийн Fast Flash гэдэг нэртэй бас шинэ хэмэл оюуны модулоос бас харагдаж байна. За түүнээс гадна Hassabis болохоор Project Astra гэдэг шинэ төслийнхөө талаар танилцуулсан. За энэ төслийн талаар хэрв таад манайхан санаж байгаа бол нөгөө яг Gemini-г анх танилцуулдаг юм дээр ивент дээр яг демо үзүүлсэн шүү дээ. Ер нь бол тэр нь бол Astra байсан мэлээ, Project Astra. Тэгээд яг бичлэг яг хиймэл оюуныхан модель нь болохоор яг олон өгөгдөл төр ажилладаг. Текст байна уу, зураг байна уу, бичлэг байна уу. Тэгээд Project Astra-гийн нэг онцлог нь болохоор яг бичлэг хийж авах явцдаа яг хиймэл оюунтайгаа харьцаад яг real time явчихдаг тийм модель байгаа. Яг ийм функцүүдийг бол яг өмнө нь хэд хэдэн тохиолдолд бас бид нар харсан. Gemini AI болон Rabbit R1 гэдэг хоёр төхөөрөмж байгаа тийм. Тэгэхээр энэ хоёр төхөөрөмжтөр бас Vision гэдэг нэртэйгээр энэ функц бол орж ирсэн. Яг хиймэл оюуны модулийг камерны тусламжтайгаар урд нь юу байгааг ингэж харж таниулах. За мэдээж Google компанийн хувьд бол асар их
нөөц боломж болцоо байгаа. Тэгэхээр дараагийн төвшөнд хэрхэн авчирсан байна вэ гэдэг нь илүү сонирхолтой байсан. За самбар дээр байгаа бодлогонуудыг одоо жишээ нь алгоритмик ч юм уу төвөггүй бас ингээд харж чадчихсан. За мөн компьютерийн дэлгэцэн дээр байгаа кодыг ингээ хараад уншуулгаа тэр кодон дээр байгаа алдаач юм уу за энэ иймэрхүү код байна. Би өөрөө яг код програм бичиж мэдэхгүй болохоор мэдэхгүй нь яг тэр тайлбарыг өгчээсэн. За түүнээс гадна хоёр ингээ муурны зураг байсан. Тэгээ тэр хоёр муурны зураг дээр энэ муурны зураг ер нь юуг илэрхийлж байна вэ гэдэг асуултын тэмдэгтээ тэгээ нэг юм хайрцагтай байсан. Тэр болохоор квант механикийн онлын Шрёдингийн тэгшгэлгээд тэр Шрёдингийн тэгшгэл дээр болохоор хоёр муурны дэм туршилт байдаг. За квант механикийн онол дээр болохоор за муур нэг өрөөнд ороод тэгээ хортоо хордож үхэн эсвэл үхэхгүй гэдэг ч юм уу тэр ингээд зүгээр ингээд зургаар дүрслээд үзүүлсэн байсныг хүртэл за энэ Шрёдингийн муур байна гэдгийг таньж байгаа ч юм уу. Иймэрхүү бас ийм дараагийн төвшөнд ахисан хамгийн сонирхолтой нь яг бичлэг яг ингээд рекорд хийж явах явцдаа нөгөө нэг дэлгэсэн дээрээ зураад тэгээд яг энэ юу вэ гэж асуугт яг тэр заасан юм нас хэлж өгч илээ. Тэр нь бас сонирхолтой санагдсан. За мөн Imagine 3 буюу өөрсдийнхөө бас зураг generate хийдэг модулийнхаа дараагийн хувилбарыг бас танилцуулсан. Мэдээж илүү сайн чанартай зургнууд харагдчихсан. Энэ дээр бол бодит демо бол үзүүлээгүй. За өмнө нь ингээ бэлдээ гаргаад ирсэн зургнууд харагдчихсан. За энэ зургнуудаас өмнөхөөс ганц ялгаатай зүйл нь юу санагдсан бэ гэхээр илүү фотореалистик буюу илүү бодит болж өгсөн санагдсан. Одоо яг ингээ хэмэл оюуны модулуудын одоо mid journey гэдэг юм уу, diffusion гэдэг ч юм уу, иймэрхүү модулуудыг үүсгэж чадж байгаа зургнууд яг AI үүсгэсэн гэдэг нэг илт мэдгэтгэхэр нэг тийм хитрхи юм colorful ч юм уу, хитрхи юм өнгөлөх ч юм уу, эсвэл тийм зарим зүйл дээр нь хитрхи бараа өнгө ашигласан ч юм уу. Тийм байдаг гэсэн бол илүү бодит болж өгж байгаа санагдсан. За мэдээж Google Workspace дээр бүх газар нь AI-д байгаа. Маш олон AI-ийн функцүүдийг танилцуулсан. Тэгэхээр чиний хувьд яг толгоонд чинь үлдээд за энэ функцийг нь ер нь өдөр тутамдаа нэлээдгүй ашиглах магадлал өндөртэй юм байна. Энэ ер нь гоё функц болсон юм байна гэсэн юм айл нь. Одоо яг мэйлтэй холбоотой яг AI-ийн функцүүд нь яг таалагдсан. Тийм Gmail-тэй холбоотой. Яг би бол өдөр тутамдаа мэйл уншаад байдаг байхгүй. Тэгээд яг нэг мэйл рүү орчингууд амар их мэйл ирсэн эсвэл яг нэг амар мэйл дээр нэг юу авцсан. Харилцаа яриа авцсан. Тэр бол нэг унших төвхтэй байдаг. Одоо яг Gemini AI орж ирснээр тэр бүгдийг нэгтгээд яг summarize хийгээд тэгээд яг дүнсэн нэг тийм bullet point-тай юу гаргаж ирдэг болсон мөлий. Тэр нь бол яг би өдөр тутамдаа ашиглах. Одоо чинь урт мэйл ирлээ гэж бодонгууд за энэ мэйл бол ийм агуулгатай. Тэгээ бас мэйл рүү ингээд хариу бичих тохиолдолд одоо жишээ нь зарим тохиолдолд үнэхээр дэлгэрэнгүй имэйл бичгээс гадна имэйлээ хариу бичгээс гадна нэг юм товчхон за би энэ зүйлсийг ингээ хүлээж авлаа бид нар ингээд дараа нь илүү хариу хэлье гэдэг ч юм уу ийм ойлгомжтой зүйлсүүдэд бас ийм хариу өгөх драфтууд бэлтгээд өгч байгаа юм лээ. Тэр бас айгүй сонирхолтой гоё хэрэглээтэй санагдсан. Google компани арга хэмжээгээ танилцуулж байгаа юм чинь эдрийг хөгжүүлэгчтэй холбоотой хамгийн том арга хэмжээ болж байгаа юм чинь Android үйлдвэрлэлийн систем дээр гарч ирж байгаа шинжилэлтүүд бол зайлшгүй яригдана ойлгомжтой. Хэрэглээнд бол яг сайн нэвтрхийн л харуулж лээ гэж бодож л та. Тэгээ яг надад болохоор нөө шууд Google Message руугаа ороод тэгээд яг контекстийн дагуу зураг үсгээд тэгээ шууд drop хийгээд явуулж байгаа нь л надад гой санагдсан. Тэгээд тэгээ энэс гадна нөгөө нэг яг Google Photos руугаа ороод тэгээд яг асуулт ямар ч хамаагүй асуулт асуунгууд яг тэрнийхэн дагуу ингээд зургийг гаргаж ирж байгаа юмс надаа яг хэрэглээнд сайн нэвтрүүлж санагдсан. Зөвхөн текстэн дээр ажиллаж чадах биш зургнууд дээр ажиллаад за одоо нэг юм зургнуудыг ингээд одоо зөвхөн миний энэ үеийн зургнуудыг одоо энэ аяллаа зургнуудыг ч юм уу те эсвэл миний аялалтай холбоотой бүх зургнуудыг гаргаад ирээгүй тэрийг ингээ багцлаад ингээ зэгцлээд өгж байгаанууд нь бас айгүй сонирхолтой санагдсан. Энэ функц бол Ask Photos гэж нэрлэж байгаа юм байна. Тэгээ ингээ функц зургнууд нь нэртэй тэгээ ингээ 9 бусын ингээ олон функцүүд байгаа учраас айгүйх толгой эргүүлэхээр юм лаа. Бид нар зүгээр ингээ хэрэглээнд оруулаад ирэхээр яг ингээ нэмэлт аппликейшн биш функц байдлаар оруулаад ирвэл илүү ойлгомжтой болж эхэлэх юм шиг санагдсан. Миний хувьд хамгийн сонирхолтой санагдсан нь Ask Video гэдэг хэсэг байсан. Одоо жишээ нь ингээ бид нар ингээ хин нэгэнтэй ингээ харилцаж байхад энэ YouTube дээрээс байгаа энэ бичлэгийг нэг үзтээ энэ дээр байгаа ингээ энэ зүйл нэг гоё юм байна штэ гэдэг ч юм уу ийм асуултууд орж ирэнгуут л тэр YouTube бичлэг нь одоо жишээ нь 5 минутын урттай байвал би тэр тухайн чаталж байгаа хүнтэйг 5-10 минутын дараа буцаагаад ингээ хариу өгөх шаардлага гарч байгаа. Харин тэгэхгүйгээр тэр YouTube бичлэгийг шууд
энэ дээр юу ямар агуулга гарч байна гэдгийг нь шууд товчлоод агуулгыг нь товчлоод гаргаад ирчдэг. Эсвэл тэр YouTube бичлэг дээр байгаа ойлгомжгүй ямар нэг юм дүрм журм эсвэл нэг юм яриа өрнөчвөл энэ юу нь яг юуны талаар ярьчихва. Одоо жишээ нь тэр нэг демо дээр болонгот нэг юм тенсний дүрмний талаар бол асуулт асууж байсан. Тэгэхээр энэ тенсний энэ дүрм нь юу нь яг яадаг дүрм байд юм бэ гэдэг ч юм уу. Хүн болгонд бас ингэж тулгамдчихсэн бах гадаадаас нэг танихгүй дугаар гівэл залгаж орж ирдэг те хин мэддэхгүй тэгэл ингээл гадаадаас ярьдаг англиар яриад идэг эсвэл банкнаас залгаж байна гэдэг ч юм уу те иймэрхүү зүйлсүүдээс хид хідэн хүмүүс тохиолдчихсэн бах эннээс сэргийлэх үүднээс Android үйлдвэрлэлийн системтэй гар утаснууд дээр scam-ыг танин мэдэх үйлдэл орж ирж байна. Энэ scam ер нь таних функцүүд бол өмнө нь бас хэд байсан шүү дээ тий. Энэ удаагийнх юугаар ялгаатай юм бэ? Энэ удаа шууд уцаар ярьж байгаа шүү дээ. Тэнгүүд шууд яг тэр нөгөө яриаг нь яагаад дүгнээд тэгээд энэ scam биш үү гэдгийг гаргаж ирж байгаа нь бол онцлогтой. Өмнө л хордан миний санаж байгаагаар дан мессеж дээр байсан баха. Мессеж ирэнгүүт яг энэ scam шүү гэд яг spam руу орчдөг. Тим үйлдэл бол байдаг. Энэ удаа бол яг уцаар ярьж байгаа хооронд scam шүү гэдэг нь гаргаад ирдэг. Яг real time байдлаар тухайн хүн үнэхээр бодиттой юм ярьж гин үгүй юу гэдгийг нь шууд ойлгоод за энэ үнэхээр с ิจ бүхий зүйлс яриад байна шүү гэдгийг нь анхаар болгонголоо шууд дуудлага таслах үгүй юу гэдэг сонголт гараад ирэх юм байна шүү дээ тийм. За энэ бүх шинжилэлтүүд Android үйлдвэрлэлийн системийн Android 15 Beta 2 гэдэг хувилбар дээр шууд маргаашнаас эхлээд за энэ арга хэмжээ өнөөдөр манай цагаар шөнийн 1 цагаас эхэлсэн гэхээр яг энэ подкастыг бол бид нэр 3 дахь өдөр бичиж байгаа. Тэгэхээр 4 дахь өдрөөс эхлээд Android үйлдвэрлэлийн систем дээр апдейт хийвэл орж ирэх нэ. Google компани iOS арга хэмжээ ер нь бол жил бүрийн 5 6 дугаар сард болдог тогтмол арга хэмжээ, уламжлал болсон арга хэмжээ болох нь тодорхой байсан. Хизээ болох нь бол ер нь 2 3 сард бол зарлагдчихсан байсан. Гэсэн чинь өнгөрсөн 7 хоногт OpenAI компани бид нар арга хэмжээ зохион байгуулна гэж гараад ирсэн. Нэгэн шугам гараад ирсэн. Тэгсэн чинь технологийн салбарынх ер нь юу ярьж гисэн бэ гэхээр OpenAI компани хайлтын системтэй холбоотой шинжилэлт хийх гэж байгаа юм байна. За мөн GPT 5-тай холбоотой нэмэлт функцүүдийг танилцуулах гэж байгаа юм байна гэж эхлээд яригдж эхэлсэн. За энийг нь болохоор сайн майлбар нь үгүйсгээд за бид нар бол хайлтын систем хийгээгүй. Яагаад вэ гэхээр Google-ийн арга хэмжээ нь нэг өдрийн өмнө өөрсдийнхөө шинжилэлтүүдэд танилцуулах гэдэг ш. Бид нар хайлтын систем хийгээгүй. Бид нар GPT 4-тэй холбоотой шинжилэлтүүдэд танилцуулна гэд яг манай цагаар нэгдэхийн орой шөнийн 1 цагт энэ арга хэмжээ болсон. Энэ удаад хамгийн сүүлийн үеийн модельо мэдээж танилцуулсан ойлгомжтой GPT 4 10.5 биш, GPT 5 биш, GPT 4 ÖV гэдэг нэртэй. За ÖV нь болохоор Omni гэдэг үгнээс гаралтай. Omni гэдэг нь болохоор бүх зүйл гэдэг монгол хэлээр бол тийм утгатай байгаа. Тэгэхээр бүх зүйлийг юуг илэрхийлж байгаа вэ гэхээр энэ хиймэл оюуны модель бүх зүйлийг хийх чадвартай, бүх зүйлийг нэг дор ингэж бадсан тийм чадвартай хиймэл оюуны модель байна гэдгийг бол хэлсэн. Тэгээд ойлгомжтой байх үднээс бид нар энийг ингээд яриад байвал ерөөсөө ойлгохгүй, үзэж иж ойлгоно. Тэгэхээр хэдүүлээ хамтдаа лайв бичлэгнүүдийг нь үзцгээе. За OpenAI компани 2 хөгжүүлэгч ер нь ойрны нэлээд асуудалтай байгаад байгаа юм. Тэгээ маа найзад зориулаад унтахтан зориулаад үлгэр уншиж өгөөч. Тэр үлгэр нь тэгтээ роботуудын хайрын тухай үлгэр байна. Oh, a bedtime story about robots and love? I got you covered. Gather round, Barrett. Once upon a time, in a world not too different from ours, there was a robot. Үлгэрээ эхлээд нэгэн цагт ингээд ийм байт гэдэг нэртэй робот байсан. Ингээд ингээд үлгэрээ эхэлсэн. Гэсэн чи яг тэр үед нь яриагийн таслангуутлаа. Энэ арай биш байна. Чиний ярианы өнгө чи арай биш байна. Нэг илүү драматик байдлаар илүү их сэтгэл хөдлөлтөй уншаад өгөөч гэсэн. Илүү их сэтгэл хөдлөл гаргасан. Тэгсэн чи хажуудлаас нь за энэ ахиа болохгүй байна. Бүр илүү драматик бүр ингээд та чи сэтгэл хөдлөлөө дээд зэгтээ тулгаад ингээд үлгэр уншаад өгөөч гэсэн чинь Upon a time in a world not too different from ours, there was a robot named Byte. бүр ингээд мэрэгжлийн хүний үлгэр уншиж байгаа юм шиг байдлаар тий яг юм уран зохиолыг ингэж уншиж чаддаг хүмүүс тий үлгэрийг ингэж ярьж чаддаг хүмүүс хэд байдаг вүлээ тий маш цөөхөн байдаг. Бол би яг энэ бичлэгийг үзээд үнэхээр яг AI юм уу эсвэл цаанаас зөвхөн уцаар яриад байгаа юм уу гэж эргэлзэхээр үнэхээр сонирхолтой сонин санагдсан баг ингээд
түүх нэгэн жилийн дотор ийм том дэвшил гаргачихж байгаа юм уу гэж бодогдохоор байсан. Чи яг энийг хараад юу гэж бодсон бэ? Надад бас яг итгэхэд жоохон хэцүү байсан. Бүр яг хүн яриад байгаа юм шиг яриад байгаа. Тэгээд ер нь бол зүгээр л гайхамшигт. Тийм ярьж чаддаг үлээ те. Хідэн ингэж өөрсдийнхөө сэтгэл хөдлөлийг зөвөр илэрхийлж чаддаг үлээ. За нөгөө талаас хідэн ингэж ямар нэгэн юм агуулга өгчөнгүүд, сэдв өгчөнгүүд тэрнийхэн талаар үлгэр, өгүүлэл, текст, зохиомж ингэж гаргаж зохиож чаддаг үлээ те. Хэмэл оюун хүн хоёрын ялгах хамгийн том зүйл нь юу гэж ярьдаг байсан бэ гэхээр сэтгэл хөдлөл гэж ярьдаг байсан ш. Хэмэл оюун сэтгэл хөдлөл байхгүй. Хэмэл оюун хүн шиг бүтээлчээр сэтгэл хөдлөлтөөр сэтгэж чадахгүй гэдэг байсан бол бидрээс илүү сэтгэл хөдлөл гаргадаг байдлаар өнөөдөр яг бидний урд гарч ирж байна тийм. За дараагийн бичлэгийг үзцгээе. Mike, you want to try this one? Sure. Yeah, let's do it. Alright. I speak За Italian. энэ бичлэгэн дээр болохоор English, Italian. real time байдлаар орчуулга хийх функцийг нь үзүүлж байгаа. За яг одоогийн байдлаар GPT-4 real time байдлаар 50 хэлийг шууд орчуулах чадвартай болсон байгаа. За 50 хэл гэдэг нь интернет дэх нийт хэрэглэгчдийн 97%-ийг хамарж байгаа юм байна. Интернет дэх нийт 97 хэрэглэгчдийн 97% нь тэр 50 хэлний хэлээр ярьж чаддаг гэсэн үг. Өмнө нь Samsung Galaxy AI яа танилцуулгахдаа 13 хэл байсан шүү дээ. Энээс одоо 3 дахин. Real time translation бол өмнө нь хэд удаа байсан. Тэгээ хүмүүс ч гэсэн бас янз янзын аппликейшнуудыг туршиж үзсэн баг. За энэ хамгийн өргөн хэрэглэгддэг гэхдээ нэг амар тийм наривчлал сайтай биш мөртлөө хүмүүсийн хамгийн хэрэглэж байгаа Google Translate гэдэг шүү дээ. Тэгээ Google Translate дээр амар удаан болох тэгээд зарим орчуулгуудыг буруу хариулдаг, буруу агуулгынууд өгдөг байсан. Харин энэ удаад юу вэ гэхээр яг бодит хүн шиг ингээ буцаагаад хариу өгч байгаа юм шиг. Бидний одоо жишээ нь чи битэр ингээ харилцан ярьж байгаа тохиолдолд чи надаас нэг асуулт асуулаа. Би буцаагаад чиний асуултанд хариулахад ойролцоогоор нэг 250-аас 350 орчим миллисекунд буюу миллисекундэд ингээ секундээс бага хугацаанд хариу өгд юм байна. Бодох хугацаа бас ингэж ордог. Гэтэ бас ингээд хүн ингээд бодитоор ярьж юм шиг энэ гэдэг ч юм уу зог тусах те эсвэл нэг юм пауз авах иймэрхүү бодит юм шиг харилцааг оруулж ирсэн байна. За яг одоо энэ хоёр бичлэгэн дээр жоохоо өөр өөрсдийнхөө дүгнэлтүүдийг хийгээ гаргая. Орчуулга хийдэг те ялангуяа юм бүр синхроны орчуулга биш ийм хөтч чи ажлууд хийдэг те тэрнгээрээ маш их орлого олдог хүмүүсийн ажлын байр ингээ үгүй болж байна гэж ойлгож байна. Чи энэ дээр юу гэж бодож байна? Ер нь хэл сурах шаардлага байгаа юм цааш та. Бараг байхгүй болоод байгаа юм шүү. GPT-тэй хахад. Миний хувьд л яг хэл сурна гэдэг гоё л даа. Гэхдээ маш их цаг, маш хөдөлмөр зарцуулдаг. Тийм болохоор яг амарчлыг гэж бодвол яг GPT-тэй хахад хаашааж утсан, хаанч аялсан алцахгүй хаа. Би ч бас яг тэгж бодож байна. Яг эднэрийн танилцуулсан лайв демотой холбоотойгоор өмнө нь бид нар химэл оюуны шинэ загвар танилцуулгуудад юу ярьдаг байсан бэ гэхээр математикийн бодлоо бодчихгонгот за ингээ математикийн багш нар үг боллоо тий. Эсвэл код бичээд эхлэнгуут код руу програм хөгжүүлэгчд ажилгүй боллоо гэж ярьдаг байсан бол энэ удаад бүх зүйлийг хийж чаддаг. Бүх төрлийн хүний хийж чадж байгаа чадруудыг хийж чаддаг. Гэхдээ зөв үү, буруу юу гэдэг нь бол мэдээж дараагийн асуудал тий. Энэ дээр бол мэдээж илүү сайжруулах нь ойлгомжтой. За дараагийн нэг зүйл нь дараагийн демо нь болохоор хоёр аав хүү хоёр байгаа. За энэ аав хүү хоёр бол энэ аав нь бол мэдээж хүүхдэд танилцуулаад за би ингээ хүүхдтэйгээ зуг байгаамаа. Ингээ манай хүүхд ингээ математикийнхаа бодлогыг бодож байгаа юм. Тэгээд энэ математикийн бодлогыг бодоход нь чи битээр туслаач гэдэг. Ингээ iPad дээр демогоо үзүүлж байгаа. Тэгээд iPad дээр яг энэ математикийн геометрийн бодлогыг хэрхэн яаж бодох вэ гэдгийг нь тухайн хүүхдийн өөрийнх нь аргачлалд өөрийнх нь мэдж байгаа тэр суур мэдлэгтэнд тааруулаад зааж өгч байгаа. За чи энийг ингэж бодноо гэдэг ч юм уу те. Эхлээд гэхдээ тэрнээс өмнө энэ модель юуг ойлгох хэрэгтэй вэ гэхээр за энд надтай нэг хүн биш хоёр хүн харилцаж байгаа юм байна. Гэхдээ хоёр хүн харилцахдаа аав хүү хоёр гэдэг хоёр статус байгаа юм байна. Гэдгийг эхлээд ойлгочихж байгаа. Тэр ойлгох хугацаа нь бараг 1 секундээс доор. Тэгээд тэрнийхээ дараа математикийн бодлогыг зааж эхэлж байгаа юм байна. Одоо жишээ нь ингээ гурвалжингийн өнцгөнд хэд байдаг те гэдэг ч юм уу. Тэгээд за чи нэг ийм аргачлалаар ингэж бодноо гэж шууд нөгөө хариуг нь хэлээд өгөх биш тухайн хүүхдэд
тухайн хувь хүнд өөрт нь тохирсон аргачлал тааруулаад математикийн бодлого зааж чадчихна. Тэгэхээр одоо яг яах хэрэг юу болоод байгаа вэ гэхээр за дөнгөж сая орчуулга хийдэг байсан хөтөчнөрийн талаар мэрэгжлийн асуудлыг ярьсан бол өнөөдөр хувийн багш нарын асуудал тийм. Өнөөдөр 10 жилийн хүүхдүүд болон ер нь хүмүүс ер нь сурах арга барил өөр байдаг гэж ярьдаг. Тэг хүн болгоны сурах арга барил өөр. Энэ бүгдэнд нь тааруулаад хиймэл оюун хичээлийн заах. Өнөөдөр ялангуяа Монголд айгүйх тохиолддог аав ээж нар бага насныхаа хүүхдүүдэд дунд сургуулийн хүүхдүүдийнхээ хичээлийг заах гэж яаж цаг зав зарцуулж ингэж зүдэрч стрессдэг үлээ те. Тэгсэн чинь энэ бүхнийг нь багаас нь AI сургаж эхлэх нь. Чи ер нь энийг ашиглах уу? Ер нь энэ тал дээр юу гэж бодож байна? 10 жил тахад нөгөө Photomat гэдэг нэг аппликейшн хийдэгсэн тэрүүнгээр их боддог усахгүй цоглоо гэж. Хэрвээ яг одоо яг 10 жил байсан бол би л ашиглана. Эргэлзэх зүйлийг ашиглана. Сая нөгөө Google-ийн аюу дээр бас адилхан функц харуулсан шүү дээ. Google-ийг Photomat-ыг өнгөрсөн жил худалдаад авсан. Тэгээд яг тэр худалдаж авсан юу нь яг энэ юун дээр орж энэ аюу дээр орж ирлээ гэж харж ирсэн. Тэгсэн чинь яг ChatGPT яг адилхан юу танилцуулсан. Гэтэ Google-с хэддэх илүү. Google-ийн хувьд болохоор за мэдээж хоёулынх нь математикийг ойлгох, тэгээ математикийг тайлбарлах чадвар нь адилхан байгаа. За Google-ийн хувьд за энэ математикийн энэ бодлогыг бол ингэж бодно. Илүү нөгөө нэг ерөнхийлсэн юугаар хүм биш хандлагатаагаар тий. Илүү нөгөө нэг яг өмнө нь бэс одоо манайхны хувьд бол одоо нөгөө чимээгийн дуу хоолойг ингээд сонсохоор арай нэг өөр сонсогдоод энгийн хүний дуу хоолойг сонсохоор арай нэг өөр сонсогдож яг тэрнтэй адилхан харин GPT-гийн энэ модель төр болонгууд яг хүч. За чи энийг үнэхээр ойлгохгүй байна. За тэгвэл ингээ ахаад ихнээс нь тайлбарлая те. За тэгвэл энийг чинь ингэж нэг амар ойлгож ядадах юм байхгүй гэдэг ч юм уу те. Нэг юм хувийн багштайгаа тайлбарлаж байгаа юм шиг. За мэдхгүй цаашдаа ер нь бол одоо нэг ангид нэг 20-30 хүүхдүүд. За зарим бүр олон хүүхдтэй ангиудад бол нэг 30-аас 40 хүүхдүүд ингэ сурж байгаа тохиолдлууд байгаа тий. Тэгэхэд өнөөдөр хүн болгоны гар утсан дээр ChatGPT байгаа. Суулгах боломжтой. Тэгээ бүгдээрээ өөрсдийнхөө юм хувийн багштайгаа халаасан дотор явж байна. Өнөөдөр интернетийг хэрэглэж чадчихсан хүмүүс сүүлийн 20-с 30 жилийн дотор илүү их мэдээлэлтэй ойр байсан бол өнөөдөр ChatGPT болон AI-ыг ашиглаж байгаа хүмүүс илүү ойр мэдээлэлтэй илүү онц сурдаг ч юм уу тийм нөхцөл байдал руу орж эхэлж байна. Үнэхээр сонирхолтой санагдсан. За дараагийн үзэх тема бол за энэ нэг нохооны эзэн байгаа. Тэгээд ChatGPT-гийн камерны энэ функц бол одоогийн байдлаар нээлттэй болсон. За тэгээд камерандээ бол харуулж байгаа. За энэ манай нохоо байгаамаа. Чи энэ маань нохоод Монгол яг нохоо гэдгийг нь эхлээд ойлгоод тэгээд энэ ямар хөөрхөн нохоо вэ гэд яг юм хөөрдсөн байдлаар хүн амьтныг яаж хөөрддөг вүлээ нохоог яаж хөөрддөг вүлээ тэр байдлаар нь тий энэний бүр яг ингээд амьдралынх нь баг ингээд зорилго нь энэ бөмбөгийг л ингээд авчрах тий энэ бөмбөг авчрах нь миний хувьд амар чухал гэдэг ч юм тэр бүгдийг нь ингээд ойлгоцсон өнгөрсөн өвөл 2 өнөө 3 дугаар сард Gemini Pro 1.5-ыг анх удаа танилцуулаад ер нь бол энэ Google компанийн хувьд бас танилцуулах хэмэл оюуны шинжилэлтүүдийнх нь нэлээд томоодынх нь нэг байсан. Гисэн чинь шууд араас нь Sora-га танилцуулсан тий. Тэгэхээр Sora мэдгүй хүмүүст бол ямар хэмэл оюуны модель вэ гэхээр текстээс видео бичлэг үүсгэх боломжтой тийм видео хэмэл оюуны модель байсан. Тэгээд Sora-гийн талаар бас тэр 7 хоног жонго ярьсаар хагаад хүмүүс Gemini-г ярих мартцсан байсан. Veo гэдэг нэртэйгээр яг адилхан фотореалистик видео үүсгэх боломжтой generate хийдэг модельийг гаргаж ирсэн. Гэхдээ энэ дэр нэг юм сонирхолтой зүйл ажиглагдсан юу вэ гэхээр хоёлоос подкастын өмнө ярьж хахад төстөө бичлэгнүүдийг гаргаж ирээд тавьсан байсан тий. Одоо яг би та бүхэнд харьцуулж харуулъя. Нэг нь Sora-гийн хийсэн моделийнх нөгөөх нь Google компани Gemini-гийн Veo-гийн хийсэн хоёр бичлэг үүсгэсэн бичлэгнүүд байгаа. За Google компанийн хувьд мэдээж өөрсдийнхөө текст to видео бичлэг үүсгээд ингээд хэмэл оюуны модель хийх нь бол угаасаа цаг хугацааны асуудал байсан. Өөрсдийнхөө тэр diffusion гэдэг дээр ч юм уу энэ төр дээр ингээд суурлаад гэхдээ яагаад демо дээр ийм адилхан бичлэг үзүүлж байгаа гэж тий. Үнэхээр хийж чадж байгаа бол үнэхээр гоё бичлэгнүүдээ гаргаж ирээд харуулах байсан. Гэсэн чинь яг ийм адилхан бичлэг бид нар
яг адилхныг нь хийж чадна эсвэл яг энэс арай жоохон илүү дээрийг хийж чадна гэдэг ч юм уу. Тэгүн гутлаа надад болохоор ийм технологи том гигант болсон корпорэт компаниудаас нэг сонирхолтой зүйл харагдаж байгаа нь юу вэ гэхээр хитрхи ийм төгс байх гад ямар ч алдаа мадаггүй зүйл байх гад өөрсдийнхөө ийм танилцуулах арга хэмжээ ч юм уу ийм презентац дээр ямар ч алдаагүй зүйлсүүд ингэж гаргаж ирж танилцуулдаг. Тэгээ одоо яг энэ Google-ийн Vlog-ийн бичлэгнүүд дээрээс харж байгаа ч гэсэн ямар ч алдаа мадаг байхгүй. Арай OpenAI-ийн хувьд бол илүү шинэ компани, илүү стартап гэдэг үүднээсээ алдаатай юмнууд байгаа ч гэсэн цогтно гэж харуулцдаг. Угаасаа энэ ингэж их одоохондоо ингэж хийж байгаа шүү. Хэсэг алдаа байгаа шүү. Гэхдээ бид нар энийгээ сайжруулаа явна. Мөн арга хэмжээн дээрээс нь бас харж байхад ч гэсэн нэг тийм презентацийн motion, хөдөлгөөн, анимашн эдгээр дээрээ тийм анхаарал хандуулаагүй зүгээр юм цагаан дээр хараар ингэ бичсэн илүү simple байдлаар. GPT-4 өмнө нь төлбөртэй байсан бол GPT-4 Ov үн төлбөргүй. ChatGPT дээр бүх хүн гар утаснасаа, лаптопноосоо энэ модулийг ашиглах боломжтой. За харин төлбөртэй хэрэглэгчид нь мэдээж илүү хурдан хариу үйлдэл үзүүлдэг, илүү олон параметр дээр сургагдсан байдалтайгаар илүү чанартай зүйлсүүдийг нь ашиглах боломжтой. Үн төлбөргүй ашиглаж байгаа хэрэглэгчтэй зориулсан бас нэг хэд хэдэн функцүүдийг нээлттэй болгож байгаа, үнэгүй болгож байгаа гэдгийг бас танилцуулсан. Эхнийх нь юу байсан бэ гэхээр GPT-с нь хэмэл оюуныг ашиглаад хэмэл оюуны модель дээр суурилсан функцүүдийг агуулсан дэлгүүр store. Тэ яг App Store гэж байдаг бол за энэ App Store-ийн AI Store GPT гэдэг нэртэй байгаа. За нөгөөх нь Vision буюу гар утасныхаа камер юм уу? За эсвэл компьютерийнхоо камернуудыг ашиглаад урталтаа юу байна? Тэр зүйлс ер нь яг юуг илэрхийлдэг? Одоо жишээ нь би ингээд гар утасныхаа камерыг асаагаад за энэ миний урталт бол Apple-ийн M2 процессортой MacBook Air байна гэдгийг хэлээд өгчдөг. За тэрний цаана ингээд цэцэг байна гэдэг ч юм уу тийм ингээ хаалга байна, тийм өнгийн хаалга байна гэдэг ч юм уу ийм функц байгаа. Тэгэхээр энэ харааны бэрхшээлтэй хүмүүст бол маш их хэрэгтэй. ChatGPT анх танилцуулагдсанаас хойш BeamAI гэдэг нэг аппликейшн хөгжүүлэгч компани байдаг. Тэд нар бас ингээ ChatGPT-тэй холбоотой нэмэлтүүдийг хамтран ажиллаа хөгжүүлээ явж байгаа гэдэг. Тэгээ BeamAI дээр бас орж ирэх юм билээ. За мөн десктоп аппликейшнтэй болж байгаа. Тэгээд мэдээж өдөр тутамдаа хэрэгжилж байгаа хүмүүс маш олон байгаа. Тэгэхээр хэрэглээг илүү зөвхөн браузер дээрээ биш, илүү ойртуулах үүднээс бол десктоп аппликейшнтэй болж байгаа. За мөн дата анализ хийж чаддаг байсан. Энэ нь бас төлбөртэй хэрэглэгчид зөвхөн нээлттэй байсан бол энэ удаад дата ануудаа оруулаад тэгээд тэн дээр анализ хийгээд дүгнэлтүүдэд харах боломжтой болж байгаа. Түүнээс гадна миний хувьд бол хамгийн underrated болон хамгийн хэрэгтэй функц нь юм шиг санагдсан. Memory буюу тухайн хэрэглэгчийн хэн гэдгийг нь санаж байгаа. Одоо чи жишээ нь ChatGPT-тэй харилцаад 100 асуултын дараа яг 100 асуултын өмнөх юм ингээ асуул тэрийг нь ингээ санаад тэгээд тэн дээрээ ингэж хариулт дүгнэлтэд. Ийм функцүүдийг нэмэлттэй болгож байгаа. За GPT-с дээр ахаад нэг дэлгэрүүлээд нэг юм ярихад өнгөрсөн жилийн 11-р сард OpenAI компани хөгжүүлэгчдэд зориулсан хамгийн анхны арга хэмжээгээ танилцуулаад GPT-4 Turbo гэдэг модельд тухайн үед бол танилцуулж ирсэн. Гэтэ анх удаа GPT Store гэдэг зүйлсийг бол бид нар нээж байгаа гэдэг юмыг хэлээд технологийн компаниуд бол стартапууд энэ GPT Store дээр өөрсдийнхөө функцүүдийг ашиглаад манай модельийг ашиглаад ийм AI-ийн нэгдсэн зүйлтэй болж байгаа. Эндээс ашиг хийх боломжтой гэж ярьжсэн. Тэгээд энэ нь манай төлбөртэй хэрэглэгчд ашигладаг байна гэжсэн боловч нээлттэй болгон үнэгүй болгочлоо. Энийг юу гэж харж байна? Одоо яг OpenAI энэ модельийг ашиглаж байгаа компаниуд хэцүү юм биш үү? Ер нь. Ашиглаад одоо GPT-с хийцэн компаниуд тэ орлогогүй болж юм уу, Rabbit ч юм уу гэдэг компаниуд одоо орлого алах юм шүү. Бүр дампуурах юм шүү. Нэг ийм л ойлголт гарч ирж байна л да. Чи химэл оюуныхаа өөрийнхөө суур модельийг хөгжүүлээд өөрөө л хийхгүй бол хинэгний моделийг хинэгний ямыг ашиглаад амархан байдлаар нэг юм функцүүд хийгээд төлөвүүд хийгээд ашиг орлого олно гэж бодож байвал тийм юм байхгүй шүү. Тийм юм байхгүй шүү. Хин нэгэн өнөөдөр энийг ч үнэгүй болгочих шүү гэдэг нэг юм хандлага бас гарч ирж байгаа. Энийг бас анхаарах зүйтэй бас сонирхолтой юм харах юм шүү. Хитгэн GPT-4 чинь өнгөрсөн жилийн 3 сар лөө 2 сард бас гарч ирсэн тий. Тэгээд нэг хэн жилийн дотор бас ингэж амар дэвшил гаргаж ирсэн байна.
арга хэмжээний төгсгөл бас нэг зүйл амар сонирхолтой татсан зөө. За энэ арга хэмжээг компани гүйцэтгэх захирал сайн мэлтман биш. За ер нь бол технологийн компаниудын бүхэл том арга хэмжээнүүдийг бол гүйцэтгэх захирал нь удирдах явуулаад үндсэн илтгэлүүд өөрсдийнхөө стратеги тэ юмнуудаа ярьдаг. Харин энэ удаад технологи хариуцсан захирал болох Мира Мурати гэдэг эмэгтэй бол удирдах явуулсан байгаа. Тэгээд хамгийн төгсгөлд нэг сонирхол татуу юм юу хэлсэн бэ гэхээр Nvidia-д баярлалаа. Jensen Huang ахт баярлалаа гэж хэлсэн тий. Тэгээ яалтчгүй Nvidia бүр ингээ бэлэг болгож явуулсан юм бэл өөрсдийнхөө Blackwell-ийг. Тий. Тэгэхээр магадгүй энэ GPT-4-ийг Blackwell-ийг ашиглаад хийсэн болохоор ийм ч байсан байж магадгүй. За өнгөрсөн 7 хоногт бас нэг сонирхолтой арга хэмжээ гинтийн байдлаар бос зохион байгуулагдсан нь Apple компани байлаа. Apple-ийн ээлжид бүтээгдэхүүн танилцуулга арга хэмжээ Ledlus нэрийн дор зохион байгуулагдсан шинэ iPad-ыг танилцуулсан. За шинэ iPad танилцуулагдсныг бол манайхны ихэнх нь мэдж байгаа бах тий. За iPad Pro илүү нэмгэн, илүү хүчтэй, илүү гоё дэлгэцтэй гэр танилцуулагдсан. Анхны OLED дэлгэцтэй iPad болсон байгаа. Тэгэхээр OLED дэлгэц гэдэг нь яг юу гэсэн үг вэ? Жижиг LED-үүд байдаг. Тэгээд хэрв юу байхгүй бол зураг гарч ирэв бол бүх LED-үүд нь яг тусдаа унтардаг. Тэгээд энергийн хувьд илүү бага энерги зарцуулдаг. LED дэлгэцүүд бол LCD автангууд бол нэвтаршил илүү сайтай. Өнгө дамжуулалтаас илүү сайтай. Тийм дэлгэцийн юунууд автангууд байдаг. Тэгээд яг энэ iPad-н дээр хэрэглэсэн OLED-ийн нэг онцлог нь болохоор tandem OLED гэдэг яг Apple өөрсдийнх нь гаргасан хоёр OLED автан ингээд давхарлаад OLED биш tandem OLED. Тийм tandem OLED. Хоёр OLED автан давхарлаж нангуудаа tandem OLED гэд нэрлэлсэн. Тэгээд давуу тал нь юу гэвэл яг ганц тийм OLED панелыг ашигласнаас илүү тод болсон, илүү bright болсон. Энгийн үед 1000 нийт тэгээд HDR горимдоо 1600 нийт хүртэл тодордог. Тэгээд хамгийн нэг сонирхолтой зүйл нь Mac-аас төрүүлээд шинэ процессортой болсон. Тэр нь бол M4 яг iPad Pro дээр орж ирсэн. Энэ айгүй сонирхолтой. Яагаад MacBook-ээс төрүүлээд хамгийн анхны сүүлийн процессороо iPad Pro дээр суурилсан. Чи ер нь юу гэж бодож байна? Миний хувьд яг M4 гаргацсан болохоор л яг бид нэр бас тий хурдан чаддсан шүү гэдэг харуулах гэж яг iPad дээр гаргасан байж магадгүй. Таны хувьд? За миний хувьд бол маш их сонирхол татсан энэ бол өнгөрсөн жил M2 танилцуулагдсан. Тэгээ өнгөрсөн жил бас M3 танилцуулаад өнгөрсөн жилийн хувьд бол 2 чип танилцуулсан. За энэ жил бас дахиад 2 чип танилцуулах гэж байна уу да гэдэг яг тухайн үед үзэж байхад бол тийм санаа төрж ирсэн. Харин сүүлд нь нэг хэд хэдэн зүйлсүүдээр жоохон ингээд үзээд судлаад уншаад үзсэн чинь M3 бол угаасаа iPad-уудад зориулагдсан хөгжүүлэгдсэн чип биш. M3 чип болохоор илүү MacBook Pro ч юм уу тийм эсвэл Studio ч юм уу эсвэл Mac Mini ч юм уу эсвэл илүү том хөргөлтийн систем шаардагдсан төхөөрөмжүүдэд илүү сайн ажиллана. Хөргөлтийн систем байхгүй, Sense байхгүй төхөөрөмжүүдэд MacBook Air, iPad-уудад M3 халалт үүссэн тохиолдолд M2-оос муу ажиллах тохиолдол байгаа юм билээ. iPad Pro-гийн M4 процессорын хувьд Neural Engine буюу химэл оюунд суурилсан чиглэл рүүгээ илүү сайн болж төвлөрсөн гэдэг нь бас илүү сайн байна. Apple компани бас нэг сонирхолтой зүйл. Google болон OpenAI-ийн өмнөх арга хэмжээнүүд дээр бид нар дан химэл оюуны талаар ярьсан бол Apple өмнө хизээч химэл оюуны талаар ярьдаггүй байсан тийм. Хизээч AI гэж яг арга хэмжээгээр ярьдгүй байсан. Дандаа машин learning юм уу эсвэл өөр аргаар. Тийм neural engine, neural network гэдэг ч юм уу тийм. Бусад үгний сонголтуудыг ашигладаг байсан бол энэ удаад өөрсдийнхөө үндсэн арга хэмжээн дээр анх удаа AI гэдэг үгийг ашигласан. Мөн өөрсдийнхөө энэ төхөөрөмжийг AI зориулсан хамгийн тохиромжтой төхөөрөмжүүд байх болно гэсэн. Тэр ч утгаараа 38 их 80 үйлдэлийг 1 секундэд гүйцэтгэх чадвартай процессор юм байна M4 нь. За мөн 2017 онд гарч ирсэн A11 гэдэг процессороос бол 60 дахин ихсэн. Тэгэхээр 2017 гэхээр 7 жилийн өмнө гарч ирсэн процессороос бол 60 дахин ихсэн гэхээр процессорын хүчин чадлын хурдууд бол маш их хэмжээтэйгээр байна. Түүнээс гадна Apple-ийн бүх цаг үеийн хамгийн
нэмгэн төхөөрөмж. Air-ээс нэмгэн, Air-ээс хөнгөн. Тийм. Тэр бас сонирхол. Энэ жоо утга алдчихж байгаа юм шиг санагдчихж байгаа тийм. Air баг одоо хэрэггүй болоод байгаа юм шиг л гэж бодсон доо яг үтчихэд. Одоо ч яг Air гэдэг нэрийн яг гол утга нь яг ингийн iPad-аас хөнгөн гэдэг нь байсан шүү дээ. Одоо тэгсэн чинь тэгээд тэр нь байхгүй болчихлоо. Одоо хүчин чадлаас илүү бага хувилбар нь баг одоо Air л болж таарж ах шүү. Зөвхөн агуулгын хувьд бол тэгээ бодвол хамгийн дээд нь 2 терабайтын багтаамжтай. Тэгэхээр маш нэмгэн төхөөрөмж. За баг энэ MacBook-ны дэлгэцтэй адилхан. Тийм баг л Иймэрхүү нэмгэн төхөөрөмжтэй. Энэ дотор процессор нь багтсан, үйлдвэрлэлийн системнүүдийн камер ачаалах бүх юм, тэ RAM нь, батарей нь ч байгаа. Тэгэхээр батарей нь баг нэг ийм нэмгэн байдалтайгаар шүү. Тийм том төхөөрөмжөд хийсэн байна. iPad Pro, за MacBook Pro биш заяа. MacBook Air-ийг үүсгэн гэж бодож байна. гүха. Яагаад? Яг нь миний хувьд яг iPad-ыг бол хэрэгжилж үзээгүй л дээ. Яг нэг энэ тэнд ингээл туршаад яваад байдаг. Яг ингээд өдөр тутамдаа хэрэгжилж үзээгүй. Гэтэ яг iPad-ууд яг ганц хязгаарлалтдаг зүйл нь юу байдаг вэ гэхээр софтвер нээдэг iPad OS. Тэгэхээр iPad OS ч өөрөө яг iOS-ийн илүү нөгөө нэг яг томруулсан хувилбар шүү дээ. Тэгээ бодонгууд яг macOS-с хэд дахин илүү хязгаарлагдмал ядчил нөгөө нэг профешнлууд буюу яг мэргэжлийн хүмүүсийн ашигладаг юунууд нь програм хангамжууд нь ихэнх нь байдгүй. Тэгээд бодонгууд ямар ч юм байсан яг Mac-ийг сонгох. iPad Pro-гийн салшгүй нэг хэсэг бол keyboard байгаа. Тэгээ keyboard-аа мэдээж бас шинжилсэн. Энэ удаад 11 инч бол 13 инчтэй бол хоёуланд нь шинэ keyboardтай $399 болон $349 эхлэн борлуулагдана. Apple Magic Keyboard-ныхоо түүхэндээ бас 4 жилийн дараа ийм гаргаж ирж байгаа томоохон шинжилэлтүүдийн нэг. За мөн хид хидэн нэмэлтүүд байгаа. Анхудаа function roof болсон. Тэрээд нэг function kit. Тэгээд haptic feedback нь илүү сайн болсон нөгөө нэг haptic feedback нь яг яад юм бэ? Би юу сайн ойлгохгүй. Нөгөө нэг юу байгаа штэ trackpad яг keyboard-ных нь тэрэн дээр ингээд дарангууд нөгөө нэг Magic Keyboard чинь нэмгэн болохоор яг ингээд physically нөгөө нэг биеэр ингээд ортгуул юм байна л та. Тэгээд ингээд дарангууд нөгөө нэг чичирдэ штэ. Одоо юун дээр ч гэдэг юм iPhone дээр ч гэдэг юм ингээд нөгөө нэг vibrate хийдэг. Яг тэр юу нь илүү сайжирсан. Тэгээд илүү trackpad нь илүү том болсон. Тэгээ гол нь материал нь өөрчлөгдсөн. Хөнгөн цагаамлсан. iPad-ны шинэ хувилбарууд бол мэдээж танилцуулах нь ойлгомжтойсэн 2 жилийн дараа Apple компани анх удаа iPad-а шинжилж байгаа нь. За мөн нэг сонирхолтой зүйл байсан нь Apple Pencil Pro. Анх удаа Pro гэдэг нэршилтэй pencilтэй болсон. Бас сонирхолтой болсон. Тийм. Яг юм professional мэргэжлийн хүмүүс зориулсан. Хэд хэдэн шинэ нэмэлтүүдтэй болж эхэлсэн. За үүний хувьд мэдээж $129 өмнөхтэйгөө яг адилхан хувилбартаагаар зарагдана. За энэ шинэ нэмэлтүүдийн талаар хамгийн том 2 яг шинэ нэмэлтүүд байгаа. Barrel roll буюу яг ингээд үзгээ ингээд эрүүлэнгүүд ингээд давхар яг тэр юм ингээд иргэдэг. Яг жинхэнэ амьдрал дээр ингээд үзэг эргүүлж байгаа юм шиг. Эсвэл биер ч юм уу эргүүлж байгаа юм шиг. Одоо бичлэн харагдж байгаа байх. Хоёр дахь нь болохоор squeeze буюу үзэг ингээд шахах юм бол хоёр талаас нь тэрийг нь мэдрээд тэгээд яг ямар ч таны хүссэн яг тэр юуг нь менюг нь эсвэл үйлдэлийг хийж болох яг тийм функцэл. Энэ хоёроос бусдаар бол яг pencil хоёртойгоо төстэй. За өөрийн хувьд ч тэр хэмжээний хувьд ч тэр тэгээд хамгийн гол нь pencil хоёртойгоо энэ pencil Pro-гийн үнэ нь яг адилхан $129. Тэгэхээр яг яагаад үнэ нь яг адилхан тавьсан бол би бас гайхал. яагаад бас ийм олон жилийн дараа танилцуулж байгаа мөртлөө заавал Pencil Pro гэж 3 дугаар generation гэж болоогүй болов. Гэхдээ хэд хэдэн бас сонирхолтой зүйлсүүд байгаа нь. Яг ингээд мэргэжлийн зураг зурдаг iPad дээр зурдаг хүмүүсээс энэ зүйлсүүд хичнээн их хэрэгтэй гэдгийг нь бол мэдчихэж байгаа. Haptic feedback гэдэг онцлог бол Microsoft-ийн нөгөө нэг бал дээр бол байсан өмнө. Тэгээ энэ удаад бол Apple дээр орж ирж бас хамгийн сонирхолтой нэг зүйл нь Find My Location-тэй болж байгаа. Тэгээд энэ маш хэрэгтэй. Ялангуяа энэ тэнд бол мартах тохиолдлууд айгүйх гардыг юм шиг байлаа хүмүүсийг ашиглаж байгааг нь хараад. За түүнээс гадна Final Cut Pro болон Logic Pro-гийнхоо шинжилэлтүүдийг танилцуулсан. Эндээс хамгийн онцлог зүйл нь юу байсан бэ гэхээр multi-camera нэмэлттэй болж байгаа юм байлээ. iPad-ыг ашиглаад за хэд хэдэн iPhone-уудтай холбоод тэгээд тэн дээр ингээд мэргэжлийн бичлэг хийж байгаа, видео бичлэг хийж байгаа. Тэрийг
3 4 дэлгэцтэйгээр iPad Pro дээрээсээ iPad-н дээрээсээ хянах боломжтой болж байгаа юм л. За энэ бол ялангуяа креатив салбарт ажиллаж байгаа хүмүүст бол маш хэрэгтэй функц байх нь ойлгомжтой. За түүнээс гадна мэдээж iPad Air-ийг шинжилсэн. iPad Air-ийн хувьд бол энэ удаад мөн адил 11 инч, 13 инч гэсэн хувилбартаагаар 2 удаа танилцуулагдсан, процессороо солисон M2-тэй болсон. Үүний хувьд $599 болон $799 эхлэн борлуулагдж байгаа. За хүчин чадлын хувьд бас нэг сонирхолтой зүйл гарч ирсэн нь өмнө нь 64-өөс суур багтаамж нь эхэлдэг байсан бол энэ удаас 128-аас 1 терабайт хүртэл гэдэг нь багтаамжаас 2 дахин нэмэгдүүлсэн байна. Суур багтаамжаа гэсэн үг. Тэгээд M2 процессорын хувьд бол мэдээж ихэнх хүмүүс бол мэдж байгаа. Өнгөний хувьд бол 4 өнгөний сонголттойгоор цэнхэр ягаан Starlight, Space Gray гэдэг 4 өнгөний сонголттойгоор инчний хувьд бол 11 инч бол 13 инч iPad Pro-той адилхан $599 болон $799 эхлэн борлуулагдана. За Apple компанийн хувьд iPad-ны хэрэглээ, iPad-ны сонголтнуудын хувьд бол маш ойлгомжгүй байдаг гэсэн. Өмнө нь iPad Pro нь хэнд хэрэгтэй юм те. iPad Air нь яг хэнд хэрэгтэй. Mini нь хэнд хэрэгтэй юм те. Энгийн iPad нь хэнд хэрэгтэй. Харин одоо эндээсээ бүгднийг татгалзаад илүү энгийн сонголтууд руугаа орж эхэлж ах шиг байна те. Яг нь миний хувьд болохоор бүр эсэргээрээ илүү төвхтэй болсон юм санагдаж байна. Яг тэгвэл одоо чи яг 4 төрлийн iPad шүү дээ. Mini, энгийн iPad, Air, тэгснэ Pro. Одоо л Pro яг Air-ийг бол алаа ичлээ гэж бодож байгаа хгүй. Яг тэгвэл Air шиг Air-ээс ч хөнгөн болчлоо. Яг Air-ээс илүү угаасаа хүчин чадалтайс одоо бүр илүү яг Air-ээс илүү хүчин чадалтай болчихлоо. Тэнгүүт Air одоо баг утга алдчихж байгаа юм шиг санагдаж байгаа хгүй. Тэнгүүт миний бодлоор яг iPad-ийн тэгээд энэ дэр нэг нэмэх юм нь үзүүнүүд одоо яг Apple-ийн вебсайт руу ороод харвал 4 төрлийн үзүү байгаа. Generation 1, 2 тэгснэ 2 USB-C тэгснэ одоо Pencil Pro. Тэнгүүт үзүүнүүд нь бас яг тохирохгүй iPad-ууд гэж байгаа. Тэнгүүт яг ингээд iPad-ийг яг цогцоор нь авч байгаа хүнд маш төвхтэй болчих жоохгүй. Энэ үзүү нь энэ тохирно, энэ үзүү нь энэ тохирохгүй ч гэдэг юм уу те. Тэнгүүт яг хэрэглэгчд яг худалдаа авч байгаа хүнд илүү амар төвхтэй болж байгаа юм шиг санагдаж байна. Тэнгүүт яг энийг яаж илүү хэлбэр болгохыг үл яг Air-ийг авч хаяал. Тэнгүүтээ энгийн iPad яг 2 дэлгэцний хэмжээтэй болгоод тэгээд магадгүй энгийн iPad-тай AM процессорыг оруулдаг юм яг тэгжээж илүү хэлбэр болгох. Яг энэ iPad-ийн яг энэ төвхтэй санагдаж байгаа зүйлүүд нь. Тэгэхээр бусад технологийн компаниудаас Apple-ийн хувьд бол хамгийн ялгарх зүйлсүүд нь бүтээгдэхүүнүүдийн сонголт нь маш ойлгомжтой байдаг тий. iPhone бол Pro болон энгийн тэгээ Plus гэсэн хэлбэртэй гарч юм уу тий. Samsung-ийн хувьд бол Edge байна тий. Өөр бас өмнө нь туршижсэн хэд хэдэн хувилбарууд байгаа. Тэгээ яг хинэн надад аль нь надад хэрэгтэй ингэдэг нь ерөөсөй ойлгомжгүй байдаг. Тэгэхээр Apple-ийн хувьд бол илүү энгийн ойлгомжтой байдлаар бүтээгдэхүүнүүдийн танилцуулга хийдэг гэсэн бол энэ удаад чиний хэлж байгаагаар бол илүү ойлгомжгүй, илүү төвөгтэй болоод байгаа юм байна. Үзэгчдээ Tech Forum подкастын шинэ дугаар та бүхэн төрлөө. Бид энэ удаад хэмэл оюунтай холбоотой маш чухал 2 арга хэмжээний талаар ярилцлаа. Хэмэл оюуны дэвшлүүд өдөр болгон танилцуулагдаж бидний амьдралд болон бүр нэвтсээр байна. Бид хэмэл оюуныг хэрэглэх үү? Гэхдээ хэрэглэхдээ энэ хэрэглээнийхээ хязгаарыг яаж тогтоох уу гэдэг нь бас бидний хувьд бол туулах хэвээр хамгийн том сорилтуудын нэг болоод байна. Ингээд анхаарлаа хандуулсанд баярлалаа.